би өөрөө одоо яг ямар сэтгэл зүйтэй хүмүүс хайртай хүмүүсийн салхтаа ямар сэтгэл зүйтэй байдаг болоо гэж тэгээд тэр сэтгэл зүйн хэрхэн давхрын тухай зүгээр л ямар нэг юм ярмаар байгаа. Тэгэхээр би энэ бичлэг хийж байгаа. Хүмүүс ингээд одоо бизнес ярих юм бол би ингээд урт удаан хугацааны үерхэлдээсэн. Тэгээд тэрнээсээ гараад тэр хүндээ ч гэсэн маш их хэрэг унтсан болохоор сэтгэл зүгээ одоо доктортой зүгээр жирийн хүн шиг болохын тулд надад маш их хугацаа шаардсан. Сэтгэл зүйн одоо өөрчлөлтүүд яг одоо үргэлж хугацаанд бас бага хэмжээний ингээд сэтгэл готролд орсон. Тэгээд тэрнээс арайч нэгэн гараад ижсэн чинь ингээд салаад тэгээд сэтгэл санаа маань үнэхээр аимшигтай байгаад би тэрийг үнэхээр ингээд олон хоног ингээд нэг юм сонин сэтгэл зүйтэй явж агаад арайч нэг юм сэтгэл зүгээ сайхан болгоод арай дээр болгоод бийж ягаад хүнийг гоёор хардаг болоод бүх юмын шинээр ингээд яг л жоохон ертөнцийг дахиад харж байгаа юм шиг хараад бүх юмыг шинээр ингээд харж эхэлсэн. Тэгээд за би одоо эдгэрж байгаа юм байна. Би одоо сэтгэл санаа маань айгүй гоё болж байгаа юм байна. Одоо дахиж өөрийгөө би хизээж юм навшин амар сэтгэл зүйтэй болохгүй гэж бодсон. Тэгсэн чинь миний амьдралд зүгээр л нэг хүн би өөрөөсөө амьдралдаа хүн оруулах гэж бодоагүй. Тэгсэн чинь зүгээр л нэг хүн ороод ирсэн байсан. Ороод ирсэн. Тэгээд тэр хүн надаа яг юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол уг нь нэг олон хоногийн өмнө биш, зөвхөн хоногийн өмнө чиний алдаж болохгүй хүн яг л ингээд нэг үнэхээр хайртай хүнийхээ араас явж байгаа юм шиг байгаад исэн болохоор би чөлөөт цагаа одоо ажиллаад хараад цав гаргадаг ч юм уу завтаа үедээ тэр хүнд цав гаргадаг ч юм уу тиймэрхүү байдаг. Тэгсэн чинь тэр хүн зүгээр л би чамайг зовоох юм байна. Би өөрөө хүснээр одоо юмыг шийдэх гээд байгаа юм байна. Чамайг би ингээ хүчлээд байгаа юм байна. Тэгэл зүгээр байхгүй болцсон. Яг нь надаа гомдсон байж болно. Тэрийгээ зүгээр ингээд гоё хэлээд тэ ярилцаад ч юм уу. Тэгсэн бол одоо ингээд нэг 12 хоног ч гэсэн ингээд тэр хүнд бага хэмжээгээр тассан байгаа. Тэгээ сэтгэл зүй маань одоо угаасаа ингээд зүгээр болно гэдгийг би мэдж байгаа. Гэхдээ хизээж битээ ингэж ийм тодорхой бус ингээд үнэнч биш хэлсэн амандаа хүрдэг байгаарай. Яагаад би тэгчилж аваа гэхээр хүн болгон л өөр сэтгэл зүйтэй, зарим нь үнэхээр аимшигтай сэтгэл зүйтэй байж болно. Зарим нь үнэхээр сайхан сэтгэл зүйтэй, хэнийг ч ингээд хүчрхэг сэтгэл зүйтэй байж болно. Гэхдээ тэрийг мэдгүй юм чинь хүнд анханасаа л юм сайхнаар, гоёор, үнэнгээсээ байгаасай гэж би хүмүүсийг бодчих. Хин нэг маш ихээр шархлуулаад одоо эмэгтэй хүмүүс чинь дасдаг. Би болохоор үнэрэнд нь дасдаг. Төрлийн хүн. Тэгээд үнэхээр ихээр ингээд дасгасныхаа дараа зүгээр л ингээд байхгүй болоод зүгээр л байхгүй болцсон. Тэгснээ ингээд юм битснээ ингээд чамд ингээд болохгүй юм байна. Чамайг би зовоох юм байна гэл тэгэл байхгүй болчихно. Яагаад амьдралыг юм амархан яг би амьдралыг мэдгүй ч болно л тоо. Гэхдээ яагаад амьдралыг юм амархан байлгаад байгаа юм? Одоо жишээлбэл ажлаас салагдлаа гэж бодоход би ажлаас салагдаж үзсэн. Урд нь ажлаас өөрөө гарч илээсэн болохоос ш би ажлаас халагдаж үзээгүй. Ямар шалтгаанаар гэхээр ингээд нэг юм
би зүгээр л ингээд асуугаад байсан байгаа болохоор нэг юм их олон асуугаад байсан гэсэн шалтгаанаар би ажилласаа халагдсан. За одоо бол би яадаг юу гэж бодож байгаа вэ гэхээр хүнээс юм асууж болохгүй юм байна гэдэг сэтгэл зүйтэй болж байгаа. Тэр хүмүүс яагаад надаа дахиад нэг боломж олгоё гэж бодоогүй юм бол гэж би даахав бодсон. Гэтэ миний буруу би юмыг нь ойлгохгүй байсан байх. Тийм болохоор намайг ажиллаас салсан байх. Яагаад амьдралд дахиж нэг боломж олгоно, надад нэг боломж байгаа гэж би амьдардаг байсан юм болоо гэ өөрийгөө айгүй их буруудах байгаа. Хүмүүс зүгээр л юмыг юу ч бодохгүйгээр юу ч тэр хүнд хэцүү байна. Тэр хүн дараа нь ямар их зовх болоо гэж боддгоо юм шиг надад амар их санагдчихэв. Зүгээр л худлаа дүрсгээд хин нэгний сэтгэл зүгээр тоглоод хин нэгэн үнэхээр их сэтгэл зүйн дарамтанд байж байгаа тэрнээс арайч нэг юм гарч яхад нь битгий дахиж тэгэлтэй. Зүгээр л болчих, зүгээр л бол. Би салсныхаа дараа юу гэж бодсон бэ гэхээр би дахиад шинэ хэл сурах хэрэгтэй юм байна. Би улам чадварлаг, улам ухаалаг, улам нэмэрч хүчтэй болох хэрэгтэй юм байна. Тэжээж намайг одоо энэс илүү сайхан хайраар хайрлах хүн гарч ирнэ гэдэг ч юм уу. Яг нь би үнэхээр хайр мэдэхгүй байж магадгүй л дээ. Хүнтэй 2 удаа л үерхэж үзсэн болохоор. Гэтэ ингээд салсны дараа сэтгэл хоосрох тэр нэг юм дандаа ингээд хилдэг байсан үг үнэртэж байгаа үнэр гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүд үнэртээд харагдаад бодогдоод тэр үнхээр амар хүмүүсийг би яагаад амиа оролт юм болоо амьдрал дээр зөндөө л их юм хийх юм байхад яагаад амиа оролт юм болоо гэж боддог байсан. Тэгсэн чинь ийм сэтгэл зүгээс хамаардаг байгаа байхгүй. Хүн зүгээр л сэтгэлийн амдан гэдгийг би амар сайн ойлгож байна. Зүгээр ингээд сэтгэл санаагаар унаад тэгээ сэтгэлээ дийлээгүй, сэтгэлийнхаа тэнхээгүй гэх юм уу. Тэнхээтэй болж амжаагүй багт нь хитрхи их ингээд сэтгэл рүү ингээд юм хийгээд байсан болохоор тэр хүмүүс сэтгэлийнхаа тэнхээ одоо сэтгэлийн тэнхээгүй болоод ч юм уу аль эсвэл зүгээр л энэ аимшигтай мэдрэмжүүдийг аваад удаа энийг мэдэрч чадахгүйсэн болохоор амиа оролдог байх гэж бодож байна. Хүмүүс гэхээсээ илүүтэй би яаж энэ сэтгэл зүгээ тавах вэ гэд бага хэмжээний судалгаа хийсэн одоо өөрийгөө ойлгочлоо гэж бодсон. Би ингэчих юм бол энэ аимшигтай сэтгэл зүгээсээ гарчдаг юм байна гэж бодсон. Үгүй ээ. Дахиад нөгөө нэг аимшигтай мэдрэмж ирэхэд би дахиад хэлэх үгүй болж юм. Өөрийгөө буруудах чинь дахиад яг нөгөө мэдрэмж ингээд гараад ирсэн. Тэгэхээр аль болох өөрийгөө илүү таньж мэдээд өөртөө цаг зарцуулаад хичнээн ингээд завгүй би болохоор ингэж боддог байхгүй юу? Ингээд бүхэл юмыг айгүй хурдан сураад бүх юм дээр л төгс болох. Би бүх юм дээр л мундаг байх хэрэгтэй гэж өөрийгөө боддог. Гэтэ яг үнэндээ бол цаг хугацаатай юм, цаг хугацаанд болоод зарим юм нь хэрэггүй болоод зарим нь хэрэгтэй болоод ирдгийг би ерөөсөө мэдээгүй. Зүгээр л бүх юм дээр л би төгс байх хэрэгтэй. Бүх юм л мундаг байх хэрэгтэй. Бүх юм л 100% байх хэрэгтэй гэж бодож өөрийгөө зовоодог байсан байгаа байхгүй юу? Зарим юм дээр алдаж болохгүй, орхиж болохгүй юмыг чинь орхиж болдгийм байна. Заавал хичээгээд тахт чинь тэр чинь чиний бодсноор болохгүй гэж байдгийм байна. Энэ болгонтой ингээд эвлэрээд, санал нэгдээд зүгээр л гоё бүх юмыг чин сэтгэлээсээ тайван хүлээж авах сэтгэл зүйтэй болох хэрэгтэй юм байна. Энэ сэтгэл зүйг яаж бүтээх вэ гэхээр завгүй амьдрал бүхэн болгон л завгүй амьдарч байгаа. Тэгэхдээ гоё тайван
ертөнцийг ажиглаад хажууд чинь шинэ юм нэгдэж юу, шинэ цэцэг ургаж юу, мод яасан байна, зам яасан байна гэдгийг ажиглаад өөртөө ажиллаад өөртөө зав гаргаад гоё тэмдэглэл хөтлөөд йогт яваад сэтгэл санаагаа тайван болгоод бүжиглээд дуулаад начиг болохгүй бол ганцаараа ингээд бичлэг хийгээд ч юм уу тий. Тэгээд сэтгэл санаагаа сэтгэл зүгээ тайван байлгаарай. Ядаж зүгээр л тайван байл. Үнэхээр өдөр бүр л амар хэцүү байна. Цаг хугацаа яаж өнгөрч байгааг маш удаан өнгөрч байна. Энэ бүгдийг би хамгийн гол нь мэдрээд байна гэдэгтээ баяртай байх хэрэгтэй. Бүх зүйл амар гоё болно, сайхан болно. Тийм болохоор хүчтэй байгаарай, гоё сэтгэл зүйтэй байгаарай. Юмыг гайхалтай талаас нь, сайхан талаас нь, гоё талаас нь үргэлж хардаг байгаарай. Тийм байна. За тэгээд хамгийн сүүлд нийлгээ тэгээд салсан хүмүүс салаад сэтгэл санаа нь хэцүү байгаа. Үнэхээр тэр хүнд гомдсон бол тэрийг яг чамтай ижлэхэн тийм мэдрэмжтэй хүмүүс дөндөө байгаа. Тэр цаг хугацаад чамайг эдгийгээд үгүй. Харин чи эдгэх цаг хугацаанд юу хийх вэ гэдэг чинь л чухал шүү. Харин тэр хүмүүс чамайг юу гэж хэлж гин, юу гэж доромжилж гин, юу гэж харж гин, тэр болгоныг чи сэтгэл рүүгээ бити хүн дээр хүлээж аваарай. Зарим хүмүүс тэрийг мэдгүй хэлдэг, зарим нь мэдээд хэлдэг. Тийм хүмүүс байгаа. Тэр болгоныг чи өөрийнхөө сэтгэл зүрхнээсээ хүлээж аваад байх юм бол чиний сэтгэл чинь дийлэхгүй, чи сэтгэл готролд орвол өөрийгөө тэрнээс гаргаж чадахгүй хэмжээнд орно шүү. Тийм болохоор битгий бүх юмыг сэтгэлээсээ хүлээж аваарай. Хайртай дотны хүмүүс чинь ч гэсэн чамд маш муухай сэтгэлгүй үйлдэл хийх үе зөндөө байгаа. Чи тэр болгонд хүчрэхэг мундаг зүгээр л сэтгэл зүгээрээ мундаг байгаарай гэж хэлмээр байна.